Өнөөдөр манай нийслэлд 3,000 төгрөгийн үнэтэй энэ түлээг аваад төлж чадахгүй айл өрхүүд маш олон бий. Тэд түлээний оронд 300 төгрөгийн үнэтэй хаягдталтай авч төлж байгаа талаар бид өмнө нь мэдээлэл бэлтгэх үргэсэн. Гэвч хаймар болон хуванцар зүйлсийг шатаагаад түүнээс гарах утаа хүнийг үргүүдүүлдэг хорт ялгаруулдаг байна. Мөн дугуй шатаж байхад дэрэгдэн зогссон хүн 17 жил тамхи татсантай тэнцвүүц хэмжээнд хорддог болохыг мэрэгчлэнүүд онцолж байна. За ялангуяа хуванцар эд зүйл шатааж байгаа тохиолдолд бол хорт хадар үүсэх бодис бол ялгарсан нь бол тогтоогдсон. Дэлхийн хэмжээнд бол тогтоогдсон байгаа. Энэ бол диоксин фуран гэдэг бодис байгаа. За энэ бодис яадаг вэ гэхээр маш илүү одоо бусад бохирдуулагчаас илүү хортой тодорхой. Дээр нь бол хорт хадар үүсгдэг. Мөн түнчлэн одоо өргүүдэл хүрэх магадaltaй. Эрэгтэйчүүдийн одоо эр бэлгийн хэсийг бол багасгадаг, цөврүүлдэг. Ийм бол аюултай хортой бодис байгаамаа. Маш хөнгөнжинтэй. Жишээлбэл хятадд ч юм уу альсвал одоо юу гэдгийг өмнө говь аймгийн 70 цадгаас сум тулсан одоо тэр хорттой бол маш хол аюулдаг. Нэг ёсондоо бид өөрөө өөрсдийнхөө эрүүл амьдрах эрхэндээ ноцтой аюул учруулж байгаа хэрэг. Завган дугуйг шатаахгүй байхыг нийслэлийн засаг даргын захирамжаар журмалж өгсөн ч өнөөдөр үүнд тавьж байгаа хяналт гэж алга. Бас дугуйг шатаалахгүй тулд яах вэ гэдэг шийдэлж алга. Харин төр засгийнхны гаргаж чадаагүй шийдлийг зарим иргэд гаргаж дугуйг байгаль дээлтэй аргаар буталж түүгээрээ бүтээгдэхүүн хийж байна. Тухайлбал Инахис гэх компани 8 жилийн өмнөөс хаягдл дугуйгаар хавтан ирэхдээ өнөөдрийг хүртэл 8 сая ширхэг дугуйг байгальд хор хөнөөл учруулахаас өмнө боловсруулжээ. Бутлна гэдэг нь байгаль орчин дээлтэй буюу шатаахгүйгээр одоо гурилнаас хөөцөдөө хүртэл хинжээгээр бутлна гэсэн үг. Энэ дугуйнаас гарч байгаа түүхий дээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн одоо эрзээний бүтээгдэхүүн буюу эрзээний хавтангуудыг зориулт хэлбэр хийц хэмжээ хэрэгцээнээс нь хамаарат 14 төрлийн 5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэгээд ер нь бид нар энэ байгаль орчинд ээлтэй аргаар одоо 8 сая дугуй гэж бодоход дунджаар нэг 100-аас 200 төгрөг гэж бодоход бид нар одоо байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. За гэвч өнөөдөр байгалаа иргэдээ хорт хаюулаас аварч байгаа тэдний үйл ажиллагаа дампуурхтаа тулсан байна. Учир нь нэг импортоор орлого бүтээгдэхүүн гэчээд өөрсдөө төр нь хувийн хвшлийнхаа бизнес руу шийдвэрээд 16 онд одоо хууль ёсоор контейнерээр оруулаад ирсэн. Тэгээ ингээд өөрсдөө хятадын дугуйны хогийг оруулж ирээд Монголдо дэлгээд байгаа. Монгол дахь дугуйны хогийг багасгаж байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмждэггүй ингээд төр хувийн хвшил нэг иймэрхүүл байдалтай л байна шүү дээ. Хамтын ажиллагаа нь тий. Ажилгүй болсон шүү дээ. Зарим солонгос явцсан. Тий. Одоо яах юм бэ? Дийлэхгүй шүү дээ. Ийхүү төр засгийн харлаган байдлаас болж нэг хэсэг нь дугуйгаа шатааж өөрийгөө ч байглаач хордуулсаар байна. Харин энэ аюулыг нь багасгах гэсэн зарим нэг хэсэг нь дампуурч ажилгүй болсоор байна. Гэвч энд зохицуулалт хийх ёстой эрх мэдэлтнүүд хизээ ажиллаа хийх нь тодорхойг үлдэж байна.